Metaverse Are you ready? One Piece анимыг ярихаар шийдсэн. Би аркарын чадвал оруулах болно. Эхний 1-р арк бол Yes Blue Sega юм. Нийт ангийн тоо 61 ангитай. Гарсан хугацаа 1999 оноос 2001 он хүртэл байдаг. Тэгээ ерөнхийдөө бол 61 ангийн шууд ингээ оруулчлаа. Эхний арк руугаа шууд орцгоё. Нэгэн өдөр сахалтай залуу цэргүүдэд баривчлагдчихсан байх бөгөөд түүний нэрийг Golden Roger гэдэг тэр яг цаазаар ахуулахаас өмнө маш чангаар инээж байгаад бүх хүмүүст хандан, бүх далайн дэрэмчэнд хандан миний нуусан One Piece-ийг олоорой гэж хэлнэ. One Piece гэж юу юм болоо? Мэддэг бол доор комент хэсэгт бичээрэй. Харин нэгэн досхон далайн дэрэмчний хаан болох хүсэлтэй зоригтой бяцхан хүү мэндэлсэн юм. Түүнийг Monkey-д Luffy гэдэг. Тэр өсөж том болж байх нь юм. Monkey-д Luffy шууд нүүр рүүгээ хутга зоож би дараагийн далайн дэрэмчний хаан болох болно гэж хэлээд сорвтой болно. Энэ үйл явдал ихэнх далайн дээрэмчид их сайхан мэдрэмж өгсөн тул бүгд л хүүгийн зүрхийг магтаж ууж наргиж гарна. Monkey-д Luffy хажууд Shanks гэх далайн дээрэмчин сууж байлаа. Monkey-д Luffy шууд Shanks-д би танаа багт ормоор байна. Би далайн дээрэмчин болмоор байна гэж хэлсэн бол Shanks шууд татгалзан. Учир нь хидэрхий жоохон байна миний хөө гэж хэлнэ. Харин гаднаас нэгэн танхаа итгээд орж ирэх бөгөөд тэр маш ууртайгаар пив асуухад бүхэл хүмүүс дөгөөд дуусчихсан гэж хэлнэ. Нилээ дууртайгаар тэр нөхө танхаа итгэж Shanks-ийн толгой руу ууж байсан зүйлийг нь дэлб зохиж орхино. Shanks Barney эзнээс уушлах хүсэж хагарсан зүйлсийг цэвэрлэнэ. Агсан тавиад байсан залуу өөртөө нэтгэлтэй наргагүй педгэр алхаад энийгээд гараад явлаа. Shanks-ийг харсан Monkey-д Luffy маш ууртайгаар ямар нэгэн зүйл хийхгүй яасан юм бэ гэж ууртай хашгирлаа. Luffy цаашаа явах гэсэн чинь Shanks зогсоох гэж оролдог гэж Luffy-гийн гар нь сунаж гарав. Бүх далайн дээрэмчил гайхан чөтгөрийн жимсийг шаадгасан чинь байхгүй байх юм. Гомогомоно жимсийг нэг далайн дээрэмчин зурж агаад Monkey-д Luffy-д үзүүлээд энэ дотор байсан жимсийг харсан уу гэж хэлэхэд Luffy би ч гэсэн чиштэй гэж хэлдэг. Luffy-гийн чөтгөрийн жимс ичгчээ хөөрхий. Shanks хүүд хандаж чи дахиж хизээч усан сэлж чадахгүй болчихлоо гэж бас жоохон ууртай хэлнэ. Luffy хандаж хэлээд уурсан Shanks хүүг шийтгэн гар дээр нь тогтоолоо. Мэдээж Shanks дараагийн адал явдлаа хайн Luffy-г орхиод явсан юм. Харин дахиад нөгөө танхаа итгээд бааранд орж ирсээр л байдаг. Luffy нэг өдөр тэсэлгүй танхаа итгээдтэй тулдах гэж оролдоно. Гэвч хүүхэд учир яалтчгүй дийлдэггүй. Яг зодуулаад алуулах гэж байтал Shanks буцаад ирчихсэн байдаг. Shanks-ийг нэг цэрэг нь буудах гэж оролцсон боловч буудах гэж байгаа цэрэг өөрөө сумдаа оногдож өгнэ. Shanks-ийн нэг цэрэг нь танхаа итгээд бүх цэрэгийг амархан ялчих. Танхаа итгээд доороо утаа тавиал зовхтон дараа нь Luffy-г усан шидэж алхахаар шийдсэн байдаг. Luffy-г усан шидэх үед Luffy багаар усан живж эхэлсэн юм. Харин далайн хаан гэх нэгэн усны могоо гарч ирэн танхаа итгэдийг завтай цог иднэ. Дараа нь яг Luffy-г идэх гэж байтал Shanks нэг гараа застуулан байж Luffy-г аварчихлаа. Бас далайн могоо Shanks-ийг харцнаас нь айгаад зүхтаад алга болдог. Shanks гараа алдсан ч Luffy-г аварсан юм. Luffy Shanks-ыг явах гэж байгааг мэдээд үдэж өгөхдөө Luffy намайг багтаа авахгүй гэсэн учраас би өөрийнхөө багийг бүрдүүлж далайн дэрвшний хаан болох болно. Би One Piece-ийг олох болно гэж хэлнэ. Luffy-гийн хэлсэн үг нь Shanks-ийн сэтгэлийг хөдөлгөж Shanks өөрийнхөө дэрсэн малгайг Luffy-д өгөөд амжилт хүсдэг. Shanks өөрийн адал явдлаа ирээд гарна. One Piece-ийн ирэлд хэн төрүүлж хүрэх бол хэн далайн дэрэмчдийн хаан болох бол 10 жилийн дараа Luffy далайн дэрэмчин болж чадхаар насанд хүрчихсэн байдаг. Дөнгөж аяллаа эхлүүлж байх юм. Нөгөө далайн хаан могоо гарч ирсэн чинь Luffy нэг цохилтоор амархан ялчихна. Luffy өмнөхөн хүүхэд байсан үеэ бодвол хамаагүй илүү хүчтэй нэгэн болжээ. Luffy өөрийн багийн гишүүдэд хайж эхлэх бөгөөд ер нь бол багта 10 гишүүнтэй болох зорилготой далайн дээрэмчин болохоор шийдсэн байдаг. Бага бүрдүүлэхээр досгоноор гарсан юм. Luffy өөрийнхөө нэгэн Potion хийгээд далаад явж байхад нь нэг хөлөг Luffy-г олно. Яг тухайн үед нь өөр хэсэг бүлэг далайн дээрэмчид Luffy-гийн байгааг хөлөг рүү дайрна. Яг тухайн үед нэгний шаргал үстэй хулгайч охин хөлөг дээр байж таарна. Охины нэрийг Nami гэдэг тэр ер нь л Roger-ийн далайн дээрэмчнийх нь газрын зургийг хайж байдаг. Ер нь бол хулгайлахаа л явж байд юм а. Nami-тай нэг далайн дээрэмчин таарсан ч ядах юмгүй ялчихна. Харин Luffy
Люфигийн унтаж байгаа торхыг хэдэн далайн дээрэмчид оролдож байгаад онгойлгосон чинь дотроос нь Люфи дэлб зохиод орхино. Люфи хөлөг дээр байсан нэгэн хүү бас дагаад яваад байдаг. Люфи харин гал тогооны өрөөнд орж хідэн жимс олоод сайхан идэн. Люфи хоол идэхт маш их дуртай шүү дээ. Люфи хүү өөрийгөө яаж яваад энэ хөлөг дээр байгаа учраас хэлв. Харин хөлөг рүү дайрсан эмэгтэй далайн дээрэмч маш ууртайгаар хөлгийн давцсан дээр орилж байдаг. Люфи шууд дээшээ гараад далайн дээрэмчнтэй тэгээд эхлээд Люфи эмэгтэй цэргүүдийг буюу далайн дээрэмчдийг маш амархан ял. Люфи хүү өөрийгөө яаж яваад энэ хөлөг дээр байгаа учраас хэлв. Харин хөлөг рүү дайрсан эмэгтэй далайн дээрэмч маш ууртайгаар хөлгийн давцсан дээр орилж байдаг. Люфи шууд дээшээ гараад далайн дээрэмчнтэй тэгээд эхлээд Люфи эмэгтэй цэргүүдийг буюу далайн дээрэмчдийг маш амархан ялна. Дараа нь Люфи лөө эмэгтэй далайн дээрэмчин асар хүнд зэвсгээрээ дайрсан боловч Люфи оногдсон бай зөв зүгээр л зогсоод байдаг. Ер нь бол Люфид нөлөөсөнгүй. Люфи гараа хөлгийн нөгөө зах хүртэл нь сонгож байгаад ахлагчийн дэлб зогсонд амархан ялчгана. Тэнд байсан бүх дээрэмчид болон Люфиг дагаад байсан хүүгийн эрүү ам нь мултах шахаж орхив. Люфи хүүтэй цуг нэг жижигхэн заваар цаашаа замдаа гарах үед Намитай хальтал зөрлөлдөн. Дараа нь Люфи нэгэн досгон дээр ирнэ. Марина гих газраас үнэхээр л хүчрхэг нэгэн гэж сонсон. Роно Зоро гэдэг залууг өөрийнхөө багтаа авахар зорж ирсэн юм. Зоро аль хэзээний модонд хүлүүлчихсэн байхад Люфи олж харна. Харин Зоро нэг досгоны охин 2 ширхэг будааны оромг өгч байхыг бодвол Зороч сайхан сэтгэлтэй залуу гэдэг нь харагдаж мэдрэгдэх юм. Яг тухайн үед нэг шаргал үстэй залуу гарч ирэн охины өгсөн будааны оромгийг нь дэвсэлж хайдаг. Харин Зоро юу ч болоогүй юм шиг бодлогүй Люфигийн гарнаас газар унсан будааны оромгийг идчихнэ. Люфи жоохон охиноос яагаад Зорог барьчихсан байгаа юм гэж асуухад охин болсон бүх үйл явдлыг нэг бүрчлэн ярьж өгдөг. Досгоны захирагчийн хүн шар үстэй нөхөр юм. Тэгээд нэг өдөр шар үстийн 2 чон нь хүмүүс лөө дайрсан байлээ. Зоро шар үстийг харин дэлб зохиод болиулсан чинь шар үст досгоны хүмүүсийг гэмтэн гэж хэлснээр Зорогийн сэлмийг буулгаж авч чадсан байдаг. Энэ үйл явдлыг сонсон Люфи шар үст эрхийн балайг дэлб зөхөж унагдаг. Люфи дараа нь Зоро дээр очиж манай багт орооч гэж асуув. Яг тухайн мөчөд ерөнхийдөө бол Зоро миний сэлмийг авдирэ гэж хэлдэг. Би сэлмийг хизээч орхиж явахгүй гэдэг. Шар үстийн аав нь төмөр ирүүт өөрийнхөө хөшөөг босгож байх юм. Люфи яг чухал мөчөд хөшөөгийн 2 хувааж нурааж орхидог. Төмөр ирүүтийн хүүг Люфи хулгаалаад гүйчих нь яагаад вэ гэхээр шар үстээс Зорогийн сэлмийг хаана байгааг асуугаад буцаж авах гэж л тэр юм. Яг энэ үеэр Нами Эрдэнэс хаягаад л хаас айгүй тэнүүжилж байдаг. Үзэгдэл Зоро руу шилжихэд Люфитэй хамт тосгонд ирсэн хүү Зорог суллах гэж хичээж оролдож яг тухайн мөчөд төмөр ирүү цэргүүттэйгээ цуг ирчихсэн. Зоро хүү хоёрыг шууд харангуйта наадлаа аал гэж тушаал цэргүүттэй өгнө. Яг цэргүүд нь гал нэх үед Люфи гарч ирж бүх сумыг эрзэнэн биеэрээ хамгаална. Люфи амсан ясаар Зорогийн бүх сэлмийг авч ирсэн байдаг. Люфи Зоро хоёр маш сайн гар нийлж төмөр ирүүдийг цэргүүттэй хамт амархан ялж таарна. Люфи шууд төмөр ирүүд рүү нэгээс нэг тултгаар дайрна. Төмөр мөн дасралтгүй довтолж төмөр ирүүдийг гэмтээж эхлэв. Яг энэ үеэр хүүхдэн гисэндээ шар үст ягаан үстэй хүүгийн толгой руу бууж өглөлн. Люфиг бууж өг тэгэхгүй бол энэ хүүхдийг би алчин шүү гэж сүрдүүлнэ. Люфи аль хизээний төмөр ирүүдийг болгож тавьчихсан учраас шар үст рүү харж байгаад нэг цохилтоор гараа сонгож байгаад дэлб зөхнө. Яг тухайн мөчөд Зоро төмөр ирүүдийг яг босч ирж яхад нь болгож тавьснаар Люфи Зоро хоёр төрөлхийн нэг баг шиг л бие олсон мэд маш сайн хамтарч чаддаг. Төмөр ирүүдийг ялагдах үед төмөр ирүүд дарамтлуулж байсан цэргүүд бүр баярлаж бүжиглэж байлаа. Люфи Зоро ягаан үстэй ялалтынхаа дараа хамтдаа сайхан хоол иднэ. Идэж байхдаа Голден Рожерсын нуусан Эрдэнэсийн талаар хоорондоо ярилцсан. Люфи Зоротой хамтдаа өөрсдийнхөө шинэ адал явдлыг хайж явхаар шийднэ. Мөн Голден Рожерын нуусан Эрдэнэсийн газрын зургийг Нами гэвч төрүүлээд Баги гэдэг далайн дээрвчин аль хэзээний газрын зургийг хулгайлчихсан байдаг. Нами газрын зургийг авахын тулд
Багийн туслахуудад юу ч мэдэхгүй төөрсөн хүн шиг жүжиглэж байгаад завиа солино. Багийн туслахуудын завь нь усан живнэ. Үзэгдэл Люфи рүү шилжих Люфи Зоро тосгоны бүх хүмүүс үдэн гаргаж өглөө. Учир нь бүгд Люфид баярлаж байгаа билээ. Люфи завин дээрээс малгайгаа унгаж яг алтахаар шахна. Тухайн үед Зоро Люфигийн малгайг авч өглөө. Энэ мөчид Зоро ерөнхийдөө Люфи малгайныхаа түүхийг ярьж өгдөг. Люфи хүүхэд байхдаа Шанкс гэдэг тосгон дээр нь байнга ирдэг далайн дээрэмчнээс үлгэр дуурал авч далайн дээрэмчин болох хүсэлтэй болчихсон мөн Гомо-Гомона гэдэг чөтгөрийн жимс идчихсэн гэдгээ хэлнэ. Тэр жимсийг эзэсэнд нь Шанкс уурлаж Люфиг сэгсэрсэн боловч аль хизээнэ хоцорчихсон биеинд нь нөлөөлчихсөндөө бие минь сундаг болчихсон байлээ л дээ. Мөн танхаа этгээдүүдийг яаж болгож тавьсан гэд мөн далайн хаан могоод өөрийг нь үхэх гээд танхаа этгээд услуу Люфиг шидэх үе. Яг Люфиг идэх гэж байхад Шанкс гарч ирээд Люфигийн аварсан гэд бүх зүйлийг ярьж өгсөн юм. Шанкс өөрийнхөө дэрсэн малгайг Люфид өгөөд за хадгалж байгаарэ гэж хэлсэн байлээ л дээ. Ер нь бол Люфи Шанкс шиг мундаг сайхан сэтгэлтэй далайн дээрэмчин болно гэж бодож далайн дээрэмчин болсон. Нэг үгээр бол Люфигийн айдол бол Шанкс гэсэн үг. Тийм учраас энэ дэрсэн малгай өөрт нь маш чухал малгай гэдгийг Зороод хэлж тайлбарлаж өгнө. Яг тухайн мөчөд нэг ягаан өнгийн шүүвийг Люфиг шүүрээд аваад явчихна. Харин Зорог живж байсан 3 багийн туслахыг аваад цаашаа Люфигийн араас явна. Зорогийн аварсан 3 дээрэмчин буруу хандыг аван Зорог дээрэмтэх гэж байгаад дэлб зодуулн номондоо орцгоно. Люфиг шүүрсэн шувуу Намигийн урд Люфиг унгааснаар багийнхан 2 дахь гишүүнтэй уулзнаа. Мөн Люфи 2 багийн далайн дээрэмчдийг амархан ялчихна. Яг тухайн мөчөд Намид нэг санаа төрнө. Тэр Люфиг өгөөш болгож Люфиг хүлж байгаад багийг их далайн дээрэмчинд аваачиж өгдөг. Багийн Люфиг нэг жижигхэн шоронд хорин. Дараа нь багийн өөрийнхөө сөнөгч зэвсгийг Намид үзүүлж тосгоны айлуудыг устгаж эхэлнэ. Зоро завин дээрээс бүгдийг ажиглаж юу болоод байна гэж харна. Намиг сорж багийн чи наад авчирсан далайн дээрэмчнэ. Миний зэвсгээр устгах гэдэг тушаал өглөө. Нами харин чадахгүй гацаж орхино. Харин өөр нэгэн далайн дээрэмчин шууд л утсыг галаар асаачхна. Нами тэр далайн дээрэмчийг зохиж унгаагаад утсыг гараараа зогсон гараа түлнэ. Намиг алахаар бусад далайн дээрэмчид дайрч байх юм. Зоро гарч ирж бүх далайн дээрэмчний дайралтыг зогсооно. Багийг амархан Зоро хэдэн хэсэг тасдаж чаддаг ч Зорогийн араас нь багийг хутга зоож чаддаг. Багийн гар хөлн тасарсан ч буцаад нийлдэг чөтгөрийн жимсний чадвартай юм. Багийг дахин Зорогийн луу дайрч дундуур нь хуваан. Зоро гяс хорон мөчийг алдахгүй Нами дээр очиж бүх их буугаар нь багийн болон тэрний цэргүүд рүү гал нээхээр шийддэг. Мэдээж амжилттай багийн цэргүүдийн газрыг хөрснөөс нь арчиж чадна. Мөн Зоро Люфиг дэлбэрэлтээс аварч чадна. Зоро нэлээд шархсан учраас дараа нь эмчлүүлнэ. Яг тухайн мөчид Люфид Нами гарах түлхүүрийг өгсөн чинь нэг цагаан өнгөтэй нохой түлхүүрийг идчихнэ. Тэгсэн бас нэгэн арслан унсан этгээд гараад ирнэ. Тэр этгээд шууд Люфи рүү дайрч шоронгоос нь Люфиг гаргаж орхив. Люфиг арслан дэлб зогсон жижигхэн нохооны гэр шатаж эхэлнэ. Гэрээ хамгаалж байгаа бяцхан нохойг харсан Люфи тэндээс урам зориг авч арслан унсан залууг арслантай цуг дэлб зохио. Дараа нь нохойд хоол өгнө. Үзэгдэл багийн луу шилжихэд нөгөө арслан унсан залуу багийн дээр ирчихсэн өөрийгөө яаж ялгцсан гэдгээ багид хэлж байлаа. Багийн завнаас асар хүчтэй зэвсгэр гал нээж тосгоныг галтан шатааж эхэлдэг. Зоро гимчлүүлж байсан байшин нэвдэрч Зоро маш ууртайгаар сэрнэ. Багийн гишүүдтэйгээ Люфигийн багийн гишүүдтэй тулдна. Люфи рүү нөгөө аимшигтай зэвсгэрээ гал нээсэн боловч Люфи сумын гидсэн дээрээ ойлгож байгаад буцаагаад багийн бүх гишүүдийг бөмбөгдөж орхив. Багийн өөрийнхөө зэргүүдийг бамбаа хийчихсэн байдаг. Ер нь гимтэйгээ байдаг. Ингээд тулаан эхэллээ. Зороглоо нэг сэлэмчин амнаасаа гал гаргаж байгаа Зорогийн анхаарлыг сарниулж байгаа Зорог дэлб өшгөлн сонин дугуй унчихсан залуу байдаг. Зоро руу сонин зүйлээр дайрах үе Зоро буцаад ганцхан дайралтай дугуйтай залууг ялна. Дугуйтай залуу газар пүт хийж унахад Зоро бас унна. Зоро ч гэмтэлтэй байгаа шүү дээ. Багийн эсрэг Люфи яг тухайн мөчөд Нами өөрийнхөө зорилгоо санаж түр баяртай гэж хэлээд Люфи багийг орхиод явдаг. Багийн завь руу орж газрын зургийг авч чаддаг. Багийн тулаан дундуур өөрийнхөө биеийг салгаж мөн хутгаар байлнаа. Люфигийн дайралтаас ерөнхийдөө бол оногдохгүй бултаад байдаг. Гэвч Люфигийн дэрсэн малгайг багийн
3 хутгаараа гэмтээснээр Люфи өнгөрсөнд босон үйл явдлаа эргэн санаж Люфи ууртайгаар Шанксээ өгсөн малгай яаж чадж байна гэж хэлнэ. Шанксийн нэрийг сонссон Баги Шанксыг мэддэг байж таарна. Баги ер нь Шанкстай нэг баг байсан юм байна л дээ. Багийн нууцлаг One Piece-ийг хүрэх газрын зургийг олсон. Мөн дараа нь житвэрийн жимсийг эзсэн юм байлээ. Залуухан байхдаа. Гэхдээ яг Багийг Шанкс зочиосноор Багийн газрын зураг салганаж байгаа далаад унгаачихсан аж. Багийг сэлж газрын зураг авах гэсэн боловч житвэрийн жимс эзсэнээс болж усан сэлж чадахгүй яг үхэхээр шахсан байт юм байлээ л дээ. Багийн ер нь бол тэр мөчөөс хойш өөрийнхөө багийг олж Шанксийн багаас гарсан юм байлээ. Люфи тэр хоёр ярилцаж байх Нами Багийн эрдэнсийг нь хулгайлж байхыг Багийг хараад Нами руу дайрна. Гэвч Люфи Намиг хамгаалж Багитай тулалж Багийг дэлб зөхнө. Багийн бие хичнээн салаа жижигхэн болсон чинь тэрийг Нами хулгайлцдаг. Тэгээ жижигхэн биетэй болсон Багийг Люфи ерөнхийдөө бол дэлб зөхнө. Ингээд ерөнхийдөө Люфигийн ялтаар тулаан дуусна. Нами Люфид баярснаа илэрхийлж өөрхөн олсон газрын зургийг Люфид өгнө. Люфи өөрийнхөө багт хүн хэрэгтэй байгаа гэдгийг хэлж манай багт орооч гэж асууна. Яг тухайн мөчөд байшин сүрсэн хүмүүс маш ууртайгаар гарч иж муусан далайн дээрэмчид муусан өөдгөө юмуд маш ууртайгаар зэвсэг хутга буу барин гарч ирлээ. Люфи Нами Зоронор хамаг хурдаараа тэр газраас зүхтгаасуур арга замгүй болсон учраас эрдэнэсээ чаваад газрын зургаа чаваад тэр газраас жижигхэн хөхөөртөм цагаан нохоо хоол өгсөнд Люфи талархлаа илэрхийлж хүмүүсийг зогсон. Люфи өөрийнхөө барьж явсан эрдэнэсээ хотод албаар үлдээсэн байдаг. Люфи сайхан сэтгэлтэй шүү дээ. Харин Нами эрдэнэсийг орхисныг мэдээд маш их уурлаж Зоро харин инээснээр ингээд 3 гишүүнтэй болсон Люфигийн баг задгаа дэлгаа дээгүүр ад явдлын эрэлт явж байгаад нэгэн жижигхэн тосгонд зогсохоос аргагүй болж зогсноо. Тосгонд нэгэн урт хамартай Усоп гэх залуу далайн дэрэмчин болчих гээ жоохон хүүхдүүдтэй хамтдаа тоглоод зүүдээ яриастай. Исофта таарсан Люфи баг ер нь шууд л найзууд болчих нь маш амархан. Тэгээд хамтдаа сайхан хоолнд орно. Үзэгдэл нэг цагаан үстэй эмэгтэй лөө шилжин. Эмэгтэй нэгэн шилтэй нөхөртэй ерөнхийдөө бол ярилцах бөгөөд түүнийг Куро гэдэг. Шилтэй нөхөр ерөнхийдөө бол хамгаалж байх юм. Ер нь бол цагаан үстэй эмэгтэй Усоп сайн юм шиг байгаа. Уулзаад харин Люфигийн багийг Куро нэвтрүүлдэг. Харин годамжинд тун хачин ир мөн волк хийж байдаг юм. Ер нь бол хүмүүс Усопод их л дургүй ад үздэг учир нь Усопын аав нь далайн дэрэмчин гэд гойчилдаг юм байлээ л. Шилтэй нөхөр Усопын уурыг хүргэж байгаад дэлб зөхвүүлнэ. Шилтэй нөхөр ямар ч хариу үйл үзүүлэхгүй дахиж битгий ийшээ эргэж ирээрэй гэж хэлнэ. Цагаан үстэй охин өрөөндөө уйлаад л байж байдаг. Нүдний шилтэй залуу охинд би таныг хамгаалж байна л гэж хэлнэ. Цагаан үстийн аав нь нүдний шилттэй 3 жилийн өмнө гэртнээ авчирснаа нүдний шилт цагаан үстийг аавд өртөө болсон учраас охиныг нь хамгаалдаг болсон гэдгээ хэлнэ. Мөн Усоп далайн дэрэмчин учраас цагаан үстэд муу үлгэр дуурал болно гэж хэлдэг. Цагаан үст нүдний шилт хоёр уучраа олно. Манай хэд хүүхдүүдтэйгээ ярилцаж сууж байхад нэгэн сонин зүрхтэй нүдний шилттэй залуу гудамжинд Moon Walk гэдэг бүжиг хийгээд ирж явна гэдэг мэдээг хэлнэ. Залуу өөрийгөө ховсчин гэж хэлээд хүүхдүүдийг нэг зүйлээр ховсдож эхлэв. Ховсчин залуу хүүхдүүдийг ховсдож унтуулахдаа өөрийгөө бас хамт ховсдоод унтуулчихна. Ер нь бүгд л унтна. Энэ бүгдийг харсан Зоро уурлан яг тухайн мөчөд Люфи модон дээрээс яг л сармөгчин мэд зогсоож байгаад Усоптой ярилцсан. Яг тухайн үед нөгөө ховсчин залуу Куро хоёр ярилцаж байх юм. Нүдний шилэлт яг үнэндээ муу залуу байсан байж таарна. Цагаан үстэй охины хамгаалах биш эд баялагын чуусан адгийн новш нэг ёсондоо талаан дэмчин байж таарна. Энэ бүх яриаг сонссон Усоп Люфи хоёр доошоо хавцлаас харж байхыг нүдний шилтийн ховсчин хоёр харчихдаг. Ядаж байхад Люфиг ховсчин залуу унтуулж орхилоо. Люфи хаднаас унаж нүдний шилтийг баригдаж орхино. Бүх үйл явдлыг харсан Усопод нүдний шилт хандаж чамд хийн итгэхгүй гэдэг. Усоп хамаг хурдаараа тосгоны хүмүүс рүү удахгүй дайрах далайн дэмчээд биднэр лөө дайрах болно гэж хэлсэн ч хэн ч итгэдэггүй. Харин Люфи унтаж байхад Зоро Нами хоёр олно. Усоп харин тосгоны хүмүүст хөөгдөн. Усоп цагаан үстийн өрөөнд орж ирэн тун удахгүй далайн дэмчээд ирж байгаа гэдгийг хэлнэ. Гэвч цагаан үстэй охин Усопын үгэнд итгэсэнгүй. Усоп охин шууд тавраад цонхноос шууд хамт үсрэн
Харин хамгаалагч нар Усопыг зогсоох гэж оролдоно. Усоп хамгаалагч нэг нь амархан ялж цагаан өстэй охиныг хамаг явахыг ятгсан цагаан өстэй охин уурлаж Усопын нүр рүү алгацчих нь. Яг энэ үеэр өөр нэгэн хонь толгойтой хамгаалагч нь Усопын гарыг буцчих. Мөн тосхны хүмүүс Усопыг зодох гэж ирчихсэн байдаг. Харин энэ үеэр нэг Кура болон ховсчин хоёр үнэхээр тосгоныг дээрэмтгэр өөрийнхөө далайн дээрэмчидтэйгээ ярилцаж байдаг юм. Усоп зугацаар байгаа хүүхдүүд болон Луфитэй хин багтаа уулзсан. Гэвч хүүхдүүд хүртэл Усопод итгэдэггүй. Луфигийн баг Усоп би энэ тосгоныг хар муурнууд гэдэг далайн дээрэмчдээс хамгаалмаар байна гэж хэлнэ. Мөн Усоп мөн тос асгаж өрх бэлдэн үзэгдэл нүдний шилт рүү шилжлээ. Нүдний шилт буцаад харш дээрээ цагаан ус дээр хүрээд ирчихсэн. Нэг ширээн дээр байгаа билгийг харж байгаа шууд газар шидээд эвдэлчихнэ. Ингиж нэг юм шилтэй залуу буюу Кура үнэн төрхөө харуулсан юм. Дараа нь гарныхаа хуруунуудаас урт цэлэм гаргаж ирэн хонь шиг үстэйг нэг дайралтаар унгаж орхив. Тэгээ цагаан үстийн өрөөр орж үзэгдэл хар муурны хөлөглөө шилжнэ. Хар муурны далайн дэмшид тосгон дээр бууж ирж байх юм. Манай хэд ч өрхөө бэлдэж гарах гэж байтал Зоро нөгөө бэлдсэн тосондоо өөрөө халтраа дээшээч гарч чадахгүй баларч гарна. Үзэгдэл Луфи рүү шилжин Луфи тосгонд мэдээл дамжуулах гэж байгаа болтой. Яг тухайн үед хар муурны далайн дээрэмчэд хот руу алхаж яг л дайрахаар бэлэн болжээ. Усоп ганцаархнаа тулдах гээд хүлээж байх юм. Ард нь манай хэд байдаг. Мэдээж тулаан ихлэн бүгд чадхаараа тулдна. Яг тухайн мөчөд шилтэй нөхөр Кура нэг хүний толгойг авчихсан явж байх юм. Хүүхдүүд харин Усопыг хаалгаар нэвтэрж орсон чинь цагаан үст амьд байдаг юм. Ямар ч гэсэн цагаан устыг халаагүй болтой. Хонь шиг толгойтой залуу амьд мөн Усопын үнэн байж гэж хэлнэ. Үзэгдэл хар муурнууд руу шилжихэд хар муурнууд Луфигийн багт ялагдаж байдаг. Ховсчин нөхөр багийн гишүүдэд ховсдож илүү хүчтэй болгож тулаанд бэлэн болгоно. Цэргүүд нэг зөвхөлтөөр уулыг унгаж байх юм. Бас хүчийг нэмсэн гэсэн үг. Тэгсэн чинь бас Луфиг бас ховсонд нь орчихсон. Бүр хар муурнуудыг дэлб зодож бүр завийнх нь уртлын хэсгийг нүртэл эвдэлчихнэ. Ховсчин нөхөр Луфиг унт гээд унтуулж зогсоолоо. Тэгэхдээ Луфи унтахдаа бүх цэргүүд дээр насар том мод унгаж орхино. Ховсчин нөхөр хоёр тулаанчтай дуудан тэр Луфигийн багийн гишүүдийг устгах гэж тушаал өгөн. Зоротой нэг сэлэмтэй далайн дээрэмчин бас муур шиг нөхөр хоёр шууд Зоро руу дайрна. Усоп харин холоос Зоро тусламж үзүүлэх гэж байгаад Зорог онож дайсны цэргүүд Зорогийн урд талд нэвт бүлж орхино. Тухайн мөчөд Нами тус болох гэж байгаад ховсчинд ховсдуулаад ер нь бол мөрөн дээрээ шарх авчдаг. Тухайн мөчөд нүдний шилт ирж та нар чинь ямар арчаагүй юм бэ? Бүхэл бүтэн багаараа энэ Усоп гэдэг арчаагүй юмыг ялж чадахгүй гэж хэлээд уурлана. Баг дотор хагарал үүсэн хоёр дээрэмчин нүдний шилт буюу Кура руу дайрна. Гэвч булцчихна. Дахиад дайрсан чинь Кура хоёр далайн дээрэмчин хөдөлгөөнгүй болгоод ингээд нөгөө хоёр далайн дээрэмчин айсандаа Зоро руу дайрна. Нами гяс Зорогийн сэлмийг Зоро руу өшөглөж өгөв. Зоро маш амархан хоёр дээрэмчнийг ялна. Нүдний шилт Зорог хараад энгийн нэгэн биш гэж дүгнэдэг. Ялагдсан нэг муур шиг нөхөр нь өөрийгөө хостуулж илүү хүчтэй булчинтай болоод Зоро руу дахин дайрлаа. Тухайн мөчөд Намигаас Луфи дээр очиж нүүрэн дээр нь гişээ сэрэж орхив. Яг Луфи сэрэх үедээ ховсчин нөхөр Луфи руу сэлэм шидсэн байдаг. Гэвч Луфи амархан амаараа дайрлахын тусаар Намид урд чи яаж миний нүүрэн дээр гişээ сэрэж чадчихна өөр аргаар сэрэхгүй гэж уурлаж харна. Энэ бүгдийг харж байсан хар муурнуудын далайн дээрэмчээд Зоро Луфи хоёрын үйлдэлээс үхтлээ айж байх. Нами шархацсан учраас хойшоо унлаа. Луфиг хандаж досныг авраарай гэж хэлэхэд ингэж нэг юм жинхэнэ тулаан эхлэхээр болсон юм да. Ховсчин Луфитэй тултахад бэлэн болж яг энэ үеэр цагаан үстэй охин ирчихсэн нүдний шилт буюу Кура руу шилт рүү юу болоод байна гэж асуух гэж байтал нүдний шилт шууд цагаан үст рүү дайрна. Азар Усоп цагаан үстийг хамгаалж чаддаг. Цагаан үст маш ууртайгаар Кура руу яв гэж тушаана. Кура 3 жил хамт байхдаа дурсамжаа бодож худлаа цагаан үстийг бууг доошлууллаа. Усоп буугийн навч нүдний шилт рүү ер нь бол бууцсан боловч ондоггүй. Усоп толгойг яг тассаар татах гэж байтал Луфи нүдний шилтийг Кураг асар холоос хүчтэй зөхөж унгаж орхив. Унсан Кураг хүүхдүүд юмар зөхөж зөхөв. Гэвч зохилт нь нөлөөлдөг. Мөн Луфиг ер нь бол Кура анзаарна. Энд чинь чөтгөрийн жимс идчихсэн юм шүү дээ гэж ер нь бол сонирхож харж байлаа. Усоп хамаг чадлаараа цагаан үстэй хүүхдүүдийг авч яв гэж тушаал өгч харин Зоро харин нөгөө ховсдуулсан тарган нөхрийг ялнаа. Тухайн мөчөд Луфи бүх далайн дээрэмчдийн дээрээс чулуун унгаж Зоро Усопыг авч цаашаа явлаа.
Луфи харин нүдний шилт рүү дайрлаа. Ингээд Луфи нүдний шилт хоёр тулдаж ихсэн юм да. Далайн дэрэмчин Куро угаасаа багийн ахтагч байсан бөгөөд өмнө нь усан цэргүүдтэй бүгдийг нь амархан устгаж Марина хөлгийг нь амьд үлдсэн хүнийг нь хоосон цаашаа явуулсан юм байлээ л дээ. Куро бол угаасаа харан муурнуудын толгойлогч. Куро Луфи рүү дайрна. Луфи асар том чулуугаар өөрийгөө хамгаалж нэг гарны бүх утгыг нь хугалж чаддаг. Тулаан эд үргэлжилж байхад цагаан үстийг хойноос ховсчин нөхөр хөөсөөр л байдаг. Харин тэр үед хүүхдүүд ховсчин бууж өгч байна гэж туг гаргаж байгаад худлаа хэлээд элдв янзын бэлдсэн өрхөндөө оруулж ялах гэж үзнэ. Гэвч хүүхдүүдийнхөө нь яаж ялах вэ? Цагаан үстийг ерөнхийдөө бол ховсчин нөхөр бариад авчих нь. Яг алуулах гэж байтал үзэгдэл Куро Луфи хоёр руу шилжнэ. Тэр хоёр тулаанд ширүүсэж Луфи яаж байдаг? Куро аргагүй байдалд орж өөрийнхөө нэгэн эргэн тойрны бүх объект руу дайрдаг арга хэрэглэнэ. Өөрийнхөө хүмүүс рүү ч бас давхар дайрна. Луфи өөрхөн хүмүүсгээ Луфигээ бүгднлүү л юм нь дайрж байла. Амьд бүхнлүүл дайрж байгаа гэсэн. Луфи Куро гэхдээ барьж авч чаддгаа дараа нь толгоогоо асар урт сонгож байгаад Курог дэлб цахив. Луфи Курог бүрэн ялж Курогийн багийн гишүүд рүү шидэж өгдөг юм. Харин Зоро мод тайрч ховсчин руу холын зэнээс дайрснаар яг нүрийг нь онож чаднаа. Ингээд бүх далайн дэмждэг Луфигийн баг ялж чадсан юм да. Дараа нь Усоп хүүхдүүдтэй салах ёс хийж уулзнаа. Усопд хүүхдүүд үнэхээр их дуртай бололтой үйлээд л сална. Цагаан уст харин баялсан учраас Луфигийн багт хамгийн анхны далайн дэмждийн хөлөг болох Мэриг өгнө. Луфи хөлгөө хараад маш их баяртайгаар хөлөгтөө сууж Усопыг багтаа авснаар цаашаа адал явдалтай гарнаа. Цагаан уст хоншиг толгойд хоёр уулан дээр Усопын талаар ярилцаж байгаад дэрсэн малгайтай ерөнхийдөө бол арга ясан тийм далбай үзүүлдэг. Гэвч нэг бусдад нь таалагддаг болохоор Усоп жоохон сони юм биш үү гэж хэлээд өөрийнхөө зураг чадвараар арай гоё далайн дээрэмчний далбай хийж өглөө. Нами дурангаар ажиглаж байгаад ойрхон арал байгаа гэдгийг бусадтай хэллээ. Манай хэд шууд далайн шургыг ажрахгүй урагшсаар байгаад арал дээр янз бүрийн амьд амьтан байдаг мөн маш их занг байдаг. Луфи бүх зангад орсон ч яах ч вэ? Учир нь ирцээний хүн шүү дээ. Луфигийн багийнхан зангыг тавьсан хүнийг барьдаг бөгөөд харагдах байдал нь яг л бут шиг харагдана. Бут шиг залуу өөрийгөө хон түүхийг ярьж өгнө. 20 жилийн турш хайрцагт гацсан азгүй гэдгээ хэлнэ. Хайрцагын залуу Луфиг өөрийнхөө түүхийг ярьж өгнө. Хайрцаг шиг залуу өмнө нь далайн дээрэмчин байхдаа багийнхаа гишүүдтэйгээ цуг арал дээр ирсэн байлээ л дээ. Бүх далайн дээрэмчин бүх эрдэнсийг дууслан ачсан аж. Хайрцаг шиг залуу уулан дээр байж магадгүй гэж бодоод уулан дээр гарч байхдаа орой дээр нь эрдэнсүүд байхыг харжээ. Тэгвэл гар нь халтраад хайрцагын дотор унаж тэр дотроо гацаж орхисон байдаг. Гэвч бусад далайн дээрэмчин хайрцаг шиг залууг орхиод явчихсан байдаг. Хайрцаг залуу үнэхээр азгүй нэг бололтой. Луфи шууд уулын дээр нэг үсрэлтээр гарсан боловч 5 хайрцаг хоосон байдаг. Луфи үхтлээ инээж гарна. Луфи хайрцаг шиг залуутай хамт явахыг санал болгосон ч хайрцаг шиг залуу арал бол миний амьдрах газар гэж хэлээд арал дээр амьтдтай хамт үлдэх сонголтыг хийснээр манай хэд цаашдын адал явдлынхаа замдаа гарнаа. Манай хэд өөрсдийнхөө хөлөг дээр хүссэн зүйлээ хийж хэвтэн. Зоро яг тэр үед дуг нойрондоо өнгөрсөн цаг үед зүуднэ. Зоро хүүхэд байхаас тулааны газар очиж өөрийнхөө хүчийг сорихыг хүсэж нэг доожогийн гадаа ирж багшаас нь хойлоо тулдах уу гэж асууна. Ууртаа үстэй залуу инээгээл миний охинтой тулд гэхэд охин амархан Зорог ялчихнаа. Зоро ялагдсанаас хойш тэр доожоо орж маш их бэлтгэл хийдэг болжээ. Зоро хөгшин хүмүүстэй тулдаж ядах юмгүй ядчихна. Гэхдээ багшийн охинтой тулдах үед дандаа л ялагддаг байлаа. Зоро нэг өдөр нөгөө охиныг жинхэнэ сэлмээр тулдах уу гэж асуугаад тулднаа. Зоро дахиад л ялагдчихна. Ер нь бол 2000-аас олон удаа ер нь Зоро ялагдчихна. Ялагдсаар Куна гэх охин Зоро хүлээн зөвшөөрч тэгтээ энэ досхонд эмэгтэй хүнийг тулаанч байхыг зөвшөөрдөггүй тун хачин. Куна Зоро хоёр бие биедээ амлалт өгч энэ дэлхийн хамгийн хүчрхэг сэлмийн тулаанч нар болъё гэж бие биедээ амладаг. Куна Зород
Хоёр амлалт өгснөөс хойш улаан галзуу мэдл бэлтгэлээ хоёр талд хийнэ. Өдөр бүр тэгтээ туд удалгүй тун азгүй үйл явдал болж Куна нас барчихдаг. Багын найзаа алдсан Зоро бэлтгэлээ илүү их хийж амлалтандаа хүрч дэлхийн хамгийн хүчрхэг сэлэмчин болохоор шийднэ. Энэ их шаргуу хөдөлмөрийг харсан Кунагийн аав нь Кунагийн сэлмийг Зороод өгнө. 8 жилийн дараа Зоро маш сайн сэлэмчин болж тэгээд далайн дэрэмчин ангуучилж муу бүхнийг зогсоож байхад Люфитэй уулзраад явж байлаа. Зоро зүүд дуусаж нэгэн хадыг манай хэд гал нээж устгана. Тэр үед нэг шилтэй нөхөр завин дээр гарч ирэн тэр Зорогийн хуучин найз гинэ их л догшин нэгэн байдаг юм. Их ууртай манай хэд рүү сэлэн бариа дээр нуучин сая манай хэд гал нэхтэй шилтэй нөхрийн нэг найзыг нь гимтэй ч гисэн байдаг. Люфи сандарч уучлахгүй. Нами цус алдаж байгаа залууг ажиглаж гимтэйгүй байгаа гэдгийг хэлж имчилж тэгээд унтуулад дараа нь Люфигийн баг хамтдаа цайлна. Гэвч сайн хоол хийж чаддаг хүн огт байсангүй. Азар зандаа далайн хоолны газар манай хиттэй таарна. Гэвч бас Маринагийн хөлөг буюу тэ усан цэргүүд байдаг. Тулд манай хит рүү гал нэ. Гэвч Люфи хөлгөө хамгаалan сумыг нь хоолны газрын дээд талыг нөхөлчихнэ. Хоолны газрын тоогооч Зиф маш ууртайгаар Люфиг чирж завин дээр оруулж ирж байгаад түлхийг шаардна. Гэвч Люфи цохорч зоос байсангүй. Тухайн мөчөд Маринагийн усан цэрэг хоолны газар үргэлжлүүлж байхдаа маш их бүдүүлэг уурлаж хоолн чинь ялаа явж байна штэ гэж хэлээд ширээг дэлбөөж шигэлнэ. Тэгээд тэнд явж байсан Санжи хоолны газрыг хүндлээгүй усан цэрэгийг ганц дайралтаар унгаж орхин. Яг тухайн мөч дээд талын ханыг эвдлээд Люфи Зиф гараад ирнэ. Нэгэн усан цэрэг далайн дэрэмчдэд гэж саяхан дэл бөшгөлүүлсэн усан цэрэгт хэлнэ. Гаднаас нэгэн сонин залуу орж ирнэ. Тогооч залууг амархан ялаад гадаа харин Санжи тэр залууд хоол өгнө. Залууч хумгийн хоолыг идэж байхдаа Люфи аль хэзээ хажууд нь ирчихсэн. Санжиас чи манай багт орох уу гэж асуув. Санжи шууд хүсэлтээ завтгалсан. Яг тухайн үед нөгөө далайн дэрэмч хоолоор дайсанд баярлаа гэж хэлээд цаашаа яваад өгнө. Люфи аяг огт угааж үзээгүй бололтой бүхэл аягийг нь хагалж орхин угаана гэж баллана. Ер нь бол гал тоог эвдэлж хаялаа. Люфи ажил хийн гэжтэй яг тухайн үедээ цайны цаг болж бүгд л цайнд орно. Санжи жоохон хүүхэмсэг бололтой. Намиг хараад шууд цэцэг өгөөд нөгөө хоолоор дайлуулсан далайн дэрэмчээр харин өөрийнхөө анхлагчид очиж мэдээлнэ. Дамжуулна. Нами харин Санжитай алцганаж өгөн тухайн мөчөд манан хаасайгүй татаж өөр далайн дэрэмчин хоолны газар руу ойртож байх юм. Дотроос нь нөгөө далайн дэрэмчин гарч ирэхээс гадна ахлагчтайгаа цуг ирсэн байдаг. Далайн дэрэмчин биднэрт хоол өгөөч бид та нар руу дайрахгүй гэж хэлсэн. Санжи юу ч бодлгүй далайн дэрэмчдийг хоол өгнө. Далайн дэрэмчид яг гахаа шиг л гараараа хоолыг идэж гарлаа. Тэгсэн чинь нөгөө дэрэмчин чинь даврна. Манай бүх цэргүүдэд хоол өг гэж хэлнэ. Марина хөлгийн усан цэргүүд Санжи далайн дэрэмчин тус боллоо гэж барьчлав. Гэвч оролдох үед нь нөгөө далайн дэрэмчин хормын дотор бүх усан цэргүүдийг буудаж унагадаг. Харин Зеф нөгөө далайн дэрэмчинд бүх гишүүдэд нь хангалттай хүрэх хэмжээний хоол өгнө. Ер нь бол буутай далайн дэрэмчин явнаа буцаад тэгээд буцаж ирнэ гэдгээ хэлнэ. Харин өмнө нь далайн дэрэмчинд орж ирж ахлагчийг нь гаргасан занд үнэхээр манай ахлагчийг уучлаарай гэж хэлээд биднэр рүү нэг сэлэмтэй далайн дэрэмчин дайрсан ганцхан дайралтаар ихэнх хөлдөн гонгоцыг сүнөөсөн гэдэг мэдээллийг хэлнэ. Тэр аюултай далайн дэрэмчин Hawk Eyes гэдэг байсан гэж хэлнэ. Мөн 50 хөлөг 5000 гаруй далайн дэрэмчнийг нэгэн дайралтаар сүйтгэсэн гэдгийг хэлнэ. Зөвхөн 100 хүн дайралтаас амьд үлдсэн гэдгийг хэлнэ. Тухайн мөчөд дахиад нөгөө яриад байгаа сүр жавхланд Hawk Eyes гарч ирнэ. Нөгөө хөлгийг ганц дайралтаар хувааж ирэх. Зоро далайн дэрэмчийг харсан чинь Hawk Eyes Mifak гэдэг залуу сэлэмчин байх нь тэр. Зоро агуу сэлэмчин гэдгийг нь хараад айхгүй харин ч туулдахыг шийднэ. Учир нь Зорогийн хүсэл агуу сэлэмчин болох билээ. Зоро яг дайралтандаа бэлдэж хүйд Mifak хүзүүнээсээ зүүдэг хутгаа бараг хүүхдийн тоглоом шиг 1 сантиметр хүрэхээр юм гаргаад ирнэ. Зорогийн дайралтыг тэр зүйлээрээ л зогсооно. Ямар хүчтэй гэдгийг харуулва. Зоро дасалтгүй дайрсан боловч Mifak-ийн хувьд бол үнэхээр инээдтэй дайралт байдаг. Бүх хамгаалтыг нь амархан хамгаалж Зорогийн хоёр сэлмийг нь эвдэлж хэмхэлж орхив.
Гутамжигтай ялагдсан Зоро намайг аал гэж хэлэхэд Михокаг цээжийг нь зүсээд алдаг. Ер нь бол Зорогийн ир зоригийг нь ер нь биширтийн тэ амьд үлдээждэг байхгүй. Күүнэгэд ялагдсанаас хойш анхны удаа ялагдал сэлмийн тулаанд ялагдаж байгаа нь юм. Люфигийн баг яг л замдаа гарахад бэлэн боллоо. Тэгсэн нөгөө өсөж үхэх шахсан далайн дээрэмчид чинь бүх хөлгөө алдсан те. Бид нэр хөлөгдөх хэрэгтэй гэж ерөнхийдөө бол бид нар One Piece-ийг олох ёстой гэж хэлээд нөгөө хоолны газрын хөлгийг дээрэмдэх гэж оролдноо. Си сад болдог байсан ч одоо довтолж чаддаг боллоо. Люфи Усоп Зоро Нами хөөхийг түшээгээд өөрөө Ситэй ганцаараа тултгаар шийдэв. Зэв хэлэхдээ хэрвээ Люфи дайснуудыг буцааж чадвал өөрийг нь уучлана гэжээ. Си өөрийн багийнхантайгаа ярилцаж энэ зоогийн газрыг гадаад төрхийг ашиглан бусдыг хуурч болох талаараа ярилцж байдаг. Зэвийн дэвтэрт далайн замыг чухал мэдээл One Piece хэмээх домогт эрдэнсийн тухай зүйлс бий гэж тэд бодов. Урамшин дулалдаанд эхлэв. Санжи зоогийн газрын хажуугийн тавцанд өргөж тулдааны талбар болгов. Си багийнхан тавцангаар орж иж тогооч нарын дайралтанд орлоо. PTK 2 завь унаж Си рүү товтлов. Сигийн хуйг сумнаас хамгаалж завийг буцааж шидэж зоогийн газар руу мөргөлдүүлв. Тогооч нар Сигийн багийнхан руу гүйж дайрсамж ялагдав. PTK 2 зөриг гаргаж олон дайсныг ялсан ч Сигийн офицер Iron Wall Pearl-ийг тэднийг яллаа. Хэлэл төмрөөр бүрхэгдсэн хүн бөгөөд нэг ч тусал цус гаргалгүй бүх тулдаанд ялж байсан гэж бардамнав. Гэтэл Сигийн багийнхан дээр байсан Люфиг зохиж Люфи Pearl-ийг ард унаж түүний толгойг өөрийнх нь бамбааг мөргүүлв. Pearl хамраас нь цус гарч түүний бүх тулдаанаас цусгүй ялдаг гэдэг нэр хүнд нь тэр дороо шалаар нэг болов. Pearl маш их уурлаж өөрийгөө шатав. Гэвч Санжи зөвхөн хөлөөрөө тулдаж түүнийг олон удаа зөхиж Pearl баг нь унаж дарагдан ухаан алдав. Гэвч Жифт гиндүүлж буу тулгав. Pearl Санжиг дахин товтлохоор болов. Син Санжигаас болтон буудах болно гэж хэлв. Санжи Pearl-ийн зохилтыг дэвчин толгоогоо зөхиуллаа. Унаж байхдаа Санжи баг насныхаа дусмжийг санав. Тэрээр хөлөг онгоцонд тогоочоор ажиллаж байхдаа Жефийн багийн дайралтанд өртсөн юм. Тэр үед Санжи далайн домогт аал бүлүүг олох мөрөөдлөө хэлжээ. Гэвч шуурга дэгдэж Санжи далайж явжээ. Жеф өөрийн амиа эрсдэлд оруулан түүнийг аварсан юм. Хоёр хөлөг сүр Жеф өөрийн хөлгийг тайрч Санжиг аварч нэг хаданд аралд хүргэв. Тэд хоолыг хоёр хэсэг болгон хувааж тус тусдаа арал дээр хүлээв. Санжи өөрийн хуваарлсан хоолыг дуусгаж өлсөж эхлэв. Дараа нь Жеф энэ том уутанд хоол байгааг гэж бодоод тайрч үзтэл дотор нь хоол биш эрдэнэс байсан байдаг. Жеф бүх хоолоо Санжид өгсөн байсан юм. Жефийг харж гайхав. Жеф Санжиг аварч амийг нь аврахын тулд өөрийнхөө хөлийг тайрсан байлаа. Жеф Санжид хэлэхдээ би ч бас аал бүлэг олох мөрөөдөлтэй байсан. Тийм болохоор чамд боломж өгөхийн тулд хөлөө золиосон юм гэдгээ хэлв. Удалгүй нэг хөлөг онгоц ирж тэднийг аварсан бөгөөд Санжи Жеф хоёр хамтдаа ресторан буюу хоолны газар байгуулсан байдаг. Өнөөдөр Санжи Pearl-ийн эсрэг барьцаагаар хамгаалахаар шийдэв. Сигийн багийнхан улам муу зүйл хийсэн болж Люфи уурлан Гомона техникээр довтлон тавцан гэвдлээ. Сиян Санжиг аал гэж тушаав. Гэвч Яны эргэлзэв учир нь Санжи урд нь тэдэнд хоол өгч тусалж байсан юм. Pearl өөрийн Санжиг алахаар оролцсон ч Ян Pearl руу довтлож бамбайг нь эвдээд ухаан алдууллаа. Ян Санжиг талархсан учраас түүнийг өөрөө шударгаар тулдахыг хүсэв. Си Люфиг онилж тулдаж байв. Жи маш хүчтэй манга гэж нэрлэгддэг хүн тэр том хүнд модон зэвсэгтэй байлаа. Санжи ихэндээ Йинг унгаас нь ийм босоо Санжиг маш хүчтэй зөхөж бэртээ. Гэхдээ Йинг сүүлд нь Санжиг алах гэж чадсангүй. Санжи түүнд хоол өгч тусалсан болохоор зүрх нь өвдөөд байсан юм. Жин Си давтлахаа бол гэж гуйсан ч Си татгалзав. Си аимшигтай ээж тав хорт утааны бөмбөг хаяхаар шийдлээ. Сигийн хүмүүс бүгд масктай байсан тогооч нар ус руу шумбан Зифийн дотор орж нуугдав. Люфи хоёр маск олж Санжи ба Жинд өглөө. Харин өөртөө маск олдсонгүй. Жин өөрийн маск Люфид өгч амийг нь аварсан ч өөрөө хорт утаа амьсгалаад өвдөөд цус алдаж эхэлнэ. Рестораны хүмүүс Жинийг туслах гэж яарч байлаа. Люфи Ситэй тулдаж хамгаалалтыг Сид зохин хуйгийг нь цууртлан зөхөв. Си маш хүчтэй зэвсэг гаргаж ирв. Цохилтонд бүр дээр дэлбэрэлт болдог том сэлэм шиг зэвсэг.
Луфи гарынхаа тусламжтайгаар тэр зэвсгийг нь олон удаа цохиж эцэст нь нэвдлээ. Зип Луфигийн зоригийг гайхан бахархав. Луфи Сирүү довтолж байгаа нэг дээрээс нь Гомо-Гомона базука гэж хийж хуйгийг нь хагалав. Си бөмбөг шидэж Луфиг айлгах гэж оролцсон ч Луфи дахин базука ашиглан түүний хуйгийг нь бүр мөсөн эвдэлж чаддаг. Си сүүлийн хүчээ ашиглан Луфиг барьж хамтдаа далайг дуунах гэж оролдоно. Гэвч Луфи өөрийгөө чөлөөж Сигийн нүрийг хөлөөрөө атгаад Гомо-Гомона нөө Цеку техникоор түүнийг давтан руу шидэж ухаан алдуулав. Луфи ус руу унсан Санжи түүнийг аварч гаргав. Гэвч Си уурлан босч ирэв. Си өөрийн хүмүүстэй уурлаж дайрах үед Ийн түүний зохин унгаагаад дахин ухаан алдууллаа. Ингэснээр тэр бүгдийг аврах боломжтой болов. Ийн Сиг авч яваад бүх багийнхандаа ухрах тушаал өглөө. Тэр Луфигийг дахин Гранд Лайн дээр уулзна гэж амлав. Санжи ялагдсан дээрэмчдийг буцаж явах цай өглөө. Энэ үед Нами завыг булаахтаа уйлж эрх чөлөөтэй болох мөрөөдлөө ярив. Дайснуудаа хөөсний дараа Луфи Санжид багтаад нэгтгэхийг санал болгов. Санжи ихэндээ татгалцсан ч аал булууг олох мөрөөдлөө хэлв. Луфи энэ яриг сонссон байлаа. Тогооч нар Санжигийн шүлийг амтж бүгд амтгүй байна гэж жүжиглэн хэлв. Луфитэй явахыг ерөнхийдөө бол нууцаар төвшөөрч байгаа л гэсэн үг. Санжи уурлан гарч Зефийн түүний төлөө гэсэн сэтгэл гаргаж байгааг гаднаас нь сонсоод багт нэгтгэж зөвшөөрдөг. Тэгэхдээ нэг аврах загас ирж Юсоког амандаа хийгээд авчирлаа. Юсоки Намиг хөөж чадаагүйч түүнийг очих газрыг таамаглаж аюултай анхааруулв. Бүгд аялалдаа бэлдэж эхэллээ. Санжи ресторанынхаа тогооч нарын өмнө сөгдөж Зефид талархлаа илэрхийлв. Харин Нэри ардал руу дөхөж байв. Энэ ардалд аюултай дээрэмчин Арлонг ноёлдог байлаа. Ёсок Нами яг энэ газар очихж байгаа гэж хэлв. Арлонг бол маш хүчтэй дагсан хүн бөгөөд Сигээс илүү хүчтэй. Тэр өмнө Жимбитэй хамтран ажиллаж байсан гэдгийг ч хэлв. Нами Арлонг паркт хурж ирээд Арлонг Марина офицерд хээл хахуул өгч байгааг харлаа. Тэр газарт ирээд Арлонгийг халдах гэж байсан хүүхдийг зөхөв. Зоро бааз руу дарих гэж байсан ч Юсоп Жонни хоёр түүний зогсоохыг олсоор үйж завиат хойруулан явлаа. Гэвч тэдний хөлөг Арлонгийн харуул загсан хүнд илэрч Юсоп Жонни хоёр зогцсон ч Зоро орч чадаагүй баригдчихдаг. Арлонгийг багийнханд баригдаж тэд түүнийг байцав. Арлонгийн загснуудын хүмүүсээс илүү хүчтэй усан дор амьсгалж чаддаг гэж ардамнаж өнгөрнө. Нами Зород өөрийгөө Арлонгийн багийн гишүүнгийг харуулв. Жонни Исоп хоёр эрэг дээр очиод бүх тосгон сүйдсэн байсныг харсан юм. Загсан хүн Арлонгийн аратан Мимо тосгоныг устгасан гэж хэлв. Тэр өөрийгөө Арлонгийн дээрэмчин гэж хэлээд Усопыг барих гэж оролцсон ч тентгийн оршин суугч Ножико түүнийг аварлаа. Тэд Ножикогийн гэрлүү хамтдаа очдог. Луфи Санжи Юсоко гурав завин дээр хоол идэж байлаа. Гэтэл тэдний үнэрт Мимо далайн аратан хүрээд ирчдэг. Мимо үнэ шиг биетэй далайн аратан байлаа. Тэр завин дээр байгаа хоолнд дурлаж довтлоо. Гэвч Луфи Санжи хоёр хамтран тулдаж Мимог далай руу буцааж зөхөв. Дараа нь Луфи Мимог албатан завийг нь Арлонг руу парк руу зөөхийг ууртаа тушаана. Усоп Ножикогийн гэрт аваачхад тэнд Чабо гэдэг хүү Арлонг түүний аавыг алсан тухай хэллээ. Усоп Нами Арлонгийн талд байгааг мэдв. Ножико өөрийнхөө Намигийн өргөмөл эгч гэж танилцууллаа. Усоп Намигийн уруултанд гониглож байсан ч Намийн үнэндээ багийнхантайгаа хамт байхдаа жаргалтай байсныг ойлгодог. Коко Яси Village дээр Арлонгийн Гензогийн зэвсэгтэй байсан хэрэгээр заналхийлж байсан бол сүрдүүлж байсан бол Ножико тайлбарлахдаа Арлон хүмүүсийг дорд үзэж бүгдийг нь сард нэг удаа мөнгө төлөхийг шаардаж үгүй бол алдаг гэж хэлв. Go Village-ийн нэг хүн төлбөрөө төлөөгүйгээс болж сүрчээ. Арлон бүх мөнгөөрөө Есть бүлүү эзлэнэ гэж хэллээ. Гензо цааслах гэж байтал Усоп ирж саваагаар нь Арлонг руу чулуу шидэж зөхөв. Арлонг уурлаж байшинг үнцээр нь өргөөд хажуугийн байшин руу шидлээ. Түүний багийнхан тосгон сүйтгэхээс нь өмнө түүнийг барь зогсов. Гензо эмчилж байхад Нами толгод дээрх бошин дээр дэргэд зогсож тэр Арлонгоос тосгоныг буцааж авахын тулд 100 сая бэлий зөвлөхөөр зорилготой гэдгийг хэлв. Харин Луфи Санжи Исоки гурав Мимогийн тусламжтайгаар Арлон парк руу явв. Зоро бааз дахь дайснуудаа бүгдийг нь ясны дараа Арлонгийн офицерыг Хатачитэй таарав. Хатачи Зорог зүгээр зочин гэж бодоод тосон руу хүргэж өгөхөд санал тавив. Зоро тосон руу яваад удалгүй Арлон буцаж ирж баазаас үүдсэн байгааг олж харлаа. Тэр баригдсан хоригдол нь далайн дэмжтийн хаан анчин Зоро болохыг ойлгодог.
Усоп Арлангийн ууртай багийнхантай зогтож чадсан ч хатан дээрээс өнө чүү баригдав. Нами ирж өөрийнхөө хамгаалдагч Кариби түүнийг урууч гэж буруутгана. Тэр Намигийн гэрээс газрын зураг болсон гэдгээ хэлнэ. Нами өөрийгөө Арлангийн талд байгаа гэдгийг харуулахын тулд Усопын гидсэнд хутгалж усан сан руу унгаалдаг. Луфи ба Зоро нар ойд уулзаад Жонни Намигийн Усопыг хутгасныг харсан гэж хэлдэг. Нами багийнхнаасаа уулзаад та нар яваарай гэж хэлдэг. Гэхдээ Луфи Намиг навигашн болгож авна гэдгийг шийдсэн тул явахгүй. Усоп амьд үлдсэн нь илэрдэг. Нами Усопыг гараа хутгалж өөрийг нь аврахыг тулж үжиглсэн байжээ. Марина 77 дугаар салбарын хүмүүс ирж Арлангийн барихаар дайна. Харин Арланг офицеруудыг Чүү, Карбу, Хачичи 3-ыг илгээн тэднийг живүүлдэг. Арланг Нами тосгоноос худалдаж авахыг болиулахын тулд Марина 16 дугаар салбарыг түүний гэрт дуудана. Ножика Намигийн өнгөрснийг нь багийнханд ярьж өгдөг. Нами ба Ножика нар нь Бэлманд хэмээх эмэгтэй өсгсөн байдаг. Бэлманд Марина байхдаа Ножика ба Нира Намиг олж авч Коси вилежж авчирч өгсөн байдаг. Гэвч Арлан гэж бүх тосгоноос нь мөнгө авахыг шаардна. Бэлманд 2 охиноо нуух боломж байсан ч тэднийг өгтөө гэж хэлээд мөнгөө хүүхдийнхээ төлөө төлсөн байдаг. Харин өөрийнхөө төлбөрийг төлөөгүй тулд Арланг түүнийг буудаж алчихсан. Тун амьжигтай. Арланг Намигийн зурсан газрын зургийг үзээд түүнийг багтаа авсан юм. Нами 100 сая бэлийг цуглуулж тосгондоо буцаахыг хүсэж байгаа тул ер нь далайн дээрэмчдүүдээс хулгай хийж байсан байжээ. Одоо цагт Нами Назумиг барьж ирдэг. Назуми Намигийн хайрцагтай алт эрдэнэсийг булаан авч төрийн өмч болголоо. Нами уйлан гуйсан ч Назуми юу ч тоогоогүй. Тэр бүр Намигийн бүх хадгаламжийг олж цэцэрлэгт болсон. Эрдэнэсийг ухаж гаргаад өөртөө нэг хэсгийг нь авч үлдсэн. Нами ойлголоо энэ бүгдийг Арланг төлөвлөсөн байжээ. Тэр тосгоныг чөлөөлөхийн тулд Назумиг илгээсэн байв нууцаар. Тэмцэхийг оролдох үед Назуми түүнийг бууцсан. Нами тосгоны эмч дээр очиж шархаа эмчлүүлсэний дараа Арланг дээр очиж өөртөөгаар тулж очиод зогсов. Арланг би амснаас зөрчөөгүй. Назумиг илгээхэд буруугүй гэж хэлв. Нами уурлаж тосгондоо буцаж очиход Гензо болон тосгоныхон бүгд Арлангийн дээрэмчтэй тулдахаар шийдсэн байдаг. Нами тэднийг бодиулах гэж оролдсон ч тосгоныхон шийдсэн хэвээр байсан юм. Тэр Арланг парк руу алхаж эхлэв. Нами маш их уурлажээ. Мөрөн дээрх Арлангийн далайн дээрэмчтийн шивээсээ хутгаараа олон дахин шийчээд Луфигээс тусламж Луфи тийм ээ гэж шилж найзуудаа дагуулan Арлангийн парк руу дайрав. Жонни ба Исака тосгоныхоныг зогсоох гэж баг нь өөрсдөө тулдахаар боллоо. Луфи Арлангийн парк руу орж Арлангийн нүүрэн хүчтэй зөхөв. Кечи Тэнгисийн мангас мимиг дуудав. Гэвч Луфи гомона Казагура гэж хашгиран мимиг нэг цохилтоор унгаж орхино. Бүх дээрэмчнийг ясны дараа Луфи хөлөө цемтэн шалан чигдүүлсэн байсан тул төлж чадахгүй болов. Арлангийн тусдалхууд давталж эхлэв. Хачаки Сквад линкийг засаж Луфиг дарахыг оролцсон ч бүтлгүүтнэ. Гэхдээ Луфи хөлөө суллаж чадахгүй хэвээр үлдсэн юм. Канжи Каборитой Зоро Хачикатай Усоп Чүүтэй тулдав. Чүү туслахыг гаргахыг харсан ч тэдний зогсоож чадахгүй, Луфиг хөдлөж чадахгүй байгааг ашиглан Арланг түүнийг шалангаас нь хамт татаж авч усан сан руу шидэв. Зоро Санжи хоёр усанд орж Луфиг аварч чадахгүй байлаа. Гензо болон Ножико нууцаар сэлж орж Луфиг аварч эхэлдэг. Ножико Луфиг амьсгалж байхаар нь толгоогоор нь уснаас дээш гаргаж Гензог усан дотор хөлний цемтийг нь эвдэх гэж оролдоно. Хачи 6 сэлэмтэй зэвсгээ авч буцан тулалдсан юм. Зоро Жонни ба Ясокигаас сэлэм авч 3 сэлэмтэйгээр тулалдав. Хачи Зорог шарх руу зохиж тэмцэл улам хүчтэй боллоо. Зоро шарх нь нээгдэж магадгүй байсан ч Хачи Тацумиг гих дайралтаар ялж түүнийг 6 сэлмийг хуглаад агаарч шидэв. Гэхдээ Зоро өөрөө хэд их шархтай байсан тул Луфиг уснаас аварч чадсангүй. Санжи өөрөө ус руу шумбаж Луфиг аврахаар орсон ч Кабуру ардаас нь гарч дайрлаа. Үүнийг зэрэгцээ Чүү Усоп арал даяар хөөж байлаа. Харин Нами гэртээ шархаа буугаад Арланг парк руу буцав. Тулдаанд оролцохоор шийдэв. Усанд Караби Санжиг үсээрээ боож загсан хүн карате ашиглан зодож уснаас гаргах боломжийг нь хаалаа. Дараа нь түүнийг усны гүн рүү чирж даралтаар гэмтэхийг оролдог. Гэвч Санжи Карабыг амьсгалдаг загалмай руу агаараар зохиж түүнийг өвтгөж уснаас гарч чаддаг. Газар дээр гарсан Санжи Карабутай тулдаж яллаа. Усопи Чүү хуурч өгсөн дүр эсгснээ
Үгсэн дүр эсгсэн ч зүхтаахгүй байхаар шийдэж ойд нуугдав. Чүү ус застаж сум шиг буудсан ч Усаби түүнийг архиар норгоод галт тавив. Дараа нь алах зохиж ухаан алдуулан ялтгаа. Арлан Зоро Санжи хоёр руу ус шидэж дайрч байтал Нами ирж би тулалдана гэж зарлалаа. Арлан Намиг тосгоныхон уучлахыг санал болгосон ч Нами түүний саналыг татгалзаж багийнхантайгаа хамт тулалдав. Ножико Луфиг амьсгалуулахад амжилттай боловч түүний ихэнх бие усан дор цементтэй хавчигдсан хэвээр байлаа. Санжи шумбан орж түүний чөлөөлөхөөр болов. Зоро Арлангийн хамар сэлмийг эвдэх гэж оролцсон ч Арлан Зорог хамраараа зохиж шархлуулав. Санжи Луфиг аврахаар оролдож байтал хайчийг сэрж араас нь хөөв. Гэвч түүний шарх дахин нэгдэж цус алдснаар дахин унав. Санжи цементийг эвдэж Луфиг чөлөөлж чадсан юм. Луфи уснаас үсрэн гарч агаарт хөөрөн Арланг руу олон цохилт өгдөгөө. Луфи Арлангийг шоол загас шиг амтан гэж хэлснээр Арлан улам уурлав. Арлан чулууг шүдээрээ хазан буталж шүд нь маш хүчтэй болохыг харуулдаг. Луфи түүний нүүр рүү зохиж шүдийг нь хугалсан ч Арлан шин шүд ургуулж чаддаг байв. Тэр бүр хугарсан шүдийг нь гараараа барьж зэвсэг болголоо. Луфи ч бас Арлангийн шүдийг нэгийг нь авч амандаа зууж зэвсэг болголоо. Арлан Shark on Dart гэд товтлогоо ашиглан усанд ороос хурдан сэлж гарч ирэн хамраараа Луфиг цоолох гэж оролцсон ч Луфи өөрийгөө уян гаруудын түүнийг зогсов. Арлан маш уурлаж Секинг шиг хүчтэй байдалд орж зэвсгээ шүдтэй Кабачи гэх сэлмээ авч Луфиг хананд дундуур шидэж байрны дотор зохиж оруулав. Луфи Караперки румыг орлоо. Нами өөрийн зургуудыг зурсан өрөөнд Луфи орж ирээд Нами бол миний найз гэж хэллээ. Луфи Намигийн цуснд буудагдсан хуучин үзийг хараад Арлангийн доорх хэрхэн зууж байсныг ойлгов. Арлан би Намиг өдөр болгон ашиглахыг хүсдэг гэж хэлдэг. Луфи маш их уурлан Луфи Арлангийн зэвсгийг гараараа хугалан өөрөө доторх бүх газрыг зургууд болон тавилахыг ив. Гаднаас хүмүүс тавилга цонхоор хаягдж байгааг харж Нами баярлаа гэж дотроо бодно. Арлан Луфигийн мөрийг хазаж уурлавч Луфи түүний хамрыг эвдлэнэ. Арлан Shark on Tooth дайралтай хийсэн ч Луфи гомно гэж хашгираад нуруунд дээр нь хүчтэй гიშгэж хідэн давхраар шидэж унгав. Арлан ухаан алдан унахад барилга нурж эхэллээ. Луфи нурсан байшингаас гарч ирээд Нами болон миний багийн гишүүн гэж чангаар хэлдэг. Нами ч инээмсэглэн шүрж байгаа харагдана. Тосгоныхон баярлах гэж байтал Назуми ирж Арлангийн алт мөнгийг өөртөө авах гэж оролдсон ч гэвч багийнхан уурлаж түүнийг барьчилж бүх баялагийг тосгоныхонд буцааж өгөхийг шаарддаг. Назуми айд зүгтдэг тухайн мөчид тосгон Гензо тосгоныхон өмнөөс Намигаас уушлахгүй. Үүний зэрэг Мисуми төвдөө очиж Луфиг их хэмжээний шагналд тавихыг хүсв. Луфи Арлангийн ялсныг мэдээд бүх арал даяар тарж хүмүүс эрх чөлөөгөө тэмдэглэж байлаа. Луфи идэж сууж Зоро имжилгээ хийлгэж байхад Нами, Нэнзо, Кензо хоёртой хамт Белла Мэригийн булшин дээр очиж би аялалд гарна гэж шийдлээ. Орой боллоо. Нами имлэгт очиж Арлангийн шивээсийг арилгуулж оронд нь мандарын жимсний мөчр ба салхин сэнс шивүүлдэг. Дараа нь гэртээ очиж ачаагаа бэлдээд хулгайсан бүх 100 сая бэлэрийг орхилоо. Тэр далайн ирэг дээр очиж багийнхантайгаа уулзав. Тосгоныхон баярлаа гэж хашгирахад Нами инээмсэглэн өсөж Мэри рүү өсрөн гардаг. Гэхдээ тэр тосгоныхоос түрүүчийг нь хулгайсан бэ. Гэсэн ч тосгоныхон түүнийг уучлж баярлаа Нами гэж хэлсээр байсан юм. Гензо өөрийн салхин сэнс Белла Мэригийн булш дээр тавьж орхилоо. Далаа дээр багийнхан явж байх үед тэдэнд сонин авчирч өгдөг. Луфигийн зурагтай вантад зар гарсан байлаа. Луфи Ест бүлэг маш аюултай дээрэмчин ясан тул Марина түүнийг шагналыг 30 сая болгож зарласан байдаг. Луфигийн шагнал 30 сая бэли боллоо. Энэ Ест бүлэг хамгийн том шагнал байв. Энэ мэдээ Луфигийн найзууд болон дайснуудад хүрв. Full body Луфи баривал албан тушаалаа буцааж авах боломж байна гэж дотроо бодоо зэргүүтээ Мэри рүү дайрах тушаал өгсөн Санжи хармагцаа бүгд айд цухтана. Михав гин мэдээг Red Hair-ийн далайн дэрэмжтэд хүргэж тэд Луфигийг амжилтыг баяртайгаар тэмдэглэв. Баг дараагийн очих газар ярилцсан Grand Line руу орох цорын ганцхан болох Weaver-д шийдвэртэй гаргалаа. Гэхдээ эхлээд Longu Town руу зогсохоор болов. Энэ газар бол Golden Rogers-ийн төрж цааслуулсан газар учраас эхлэл ба төгсгөлийн хот гэж нэрлэгддэг байлаа. Баги болон Альвида Луфиг дагах шийдвэр гаргаж Нами бүүгийн хаана байгааг гайханж байлаа. Луфи түүний агаар шидсэний дараа бүүгийн хөнгүүг арал дээр унаж биеийнхээ хэсгүүдийг хайж чадахгүй байсан байдаг.
Тэр сал дээр зүхтаад өөр аралд очин шувуу түүний барьж идэх гэж оролцсон ч шидээ тэнгэр рүү хаялаа. Багийн 3 дахь арал дээр ховор амьтдыг арал ирж гонтой уулз. Гон түүний анчин биш гэж мэдээд найз болов. Тэд галын дэргэд сууж ярилцав. Дараа нь өдөр нь багийг дахин зүхтаах гэж оролцсон ч сал нь тэнгисийн мангасанд сүрч Оливида түүнийг аварсан байв. Оливида туранхай болчихсон байсан. Хоёул хамтдаа ажиллах шийдвэр гаргалаа. Тэд Люфиг барьж авч хөөхөр болжээ. Тэр үед багийнхан түүний нас барсан гэж бодоод орхиж түүний биеийн хэсгүүдийг авч явжээ. Можи Кабажигийн ахлагч болохоор булгаацлалтан өдөржин тулдаж байдлаар хийчирдэгч арслан ойрондоо тэднийг ялж шинэ ахлагч болсон байдаг. Гэвч тэднийг Кумате аваг барьж авч чанаж идэх гэж оролдлоо. Бүгэн Оливида Можи Кабажи нэр арлыг олж ирээд багийнхнаас аварч Кумата авгийг яллаа. Бүгий дахин биенийхээ нийлүүлж баг нь эргэн нэгдлээ. Тэд Люфиг мөшгөхөөр тэнгис рүү гарлаа. Люфигийн баг Лог Таунд ирэхэд бүгд салж дэлгүүр хийсэж хотыг үзэхэр болов. Гэж Маринагийн ахлагч Смок Люфи дэнд ирснийг сонсоод түүнийг хайхаар гарлаа. Смокер өөрийн нэг дээрэнчин гэж Люфиг хайж эхлэв. Люфи хотыг сонирхож яваад Голден Рожерсын цаадлуулсан түүхэнтэй тавцан руу хурж очив. Люфи Голден Рожерын бар руу орлоо. Тэнд баараа эзэмшдэг хүн Рожерстой уулзаж байсан гэдгээ ярилцав. Тэд богинохон ярилцсны дараа Люфи гарч ив. Дараа нь Смок орж ирв. Смок багада Голден Рожерсыг цаалуулж байсныг өөрийн нүдээр харж байсан байдаг. Голден Рожерс цаалуулахын өмнө нуус эрдэнэс One Piece-ийг бий орхисон. Хэрвээ хэн нэгэн олбол тэр миний дараагийн далайн дээрэмчний хаан болно гэж хэлсэн байдаг. Люфи цаазын тавцанд оллоо. Энэ хооронд Смок Люфигийн өөрөө тусалсан хүү болохыг нь ойлгоод цаазын давтан руу гүйв. Зоро тэр хооронд Смокийн туслах Ташигийн таарлаа. Ташигийн 2 хүн дээрлэхэж байсан бөгөөд тэр тэднийг ялж чадсан. Зоро тусалсан самсаргүй Ташигийн нүдний шилийг нь хулгайлчихв. Зоро түүнийг багада сайн найз нь байсан Куанатай адилхан гэж анзаарсан юм. Смокийн тавцан дээр Люфигийн эрхийг оролдлоо. Люфи Смокон руу дайрсан ч онохгүй өөрийг нь тэнгэрлүү шидэн хол нисв. Тэнд Люфи бүггийн багийнхантай өөр хайж явсныг олж харсан тул тавцан руу буцаж гүйв. Таши Зорогийн шил хугалсны төлөө цэргийн баазанд цэвэрлэгчээр ажиллуулахаар болов. Гэхдээ 2 тэнгисийн цэрэг түүний Люфигийн багийн гишүүн болохыг танив. Зоро тэдэнтэй тулдахын тулдаад мөнгийг нь аваад зогтов. Зоро сэлэмний дэлгүүрд очиж 2 сэлэм авах гэтэл дахин Ташигийг таарлаа. Тэр Санда Гицуки гэдэг муу ёрын гэж хэлэгддэг сэлмийг сонгож азаа үүсгэр шийдэв. Сэлмийг агаар шидээд гарныхаа зүг сонгол сэлэм түүний гарыг тойрон унж ирдэг. Дэлгүүрийн эзэн Зорог аз ур чадварыг нь бишээ түүнд Сандай Гицүү болон Юбоши сэлмийг үнгүй өгдөг. Усап дэлгүүрт очиж нүдний шил авах гэтэл Карол гэдэг охинтой маргалдаад Карол нүдний шилийг нь алдарт буучин Дайди Местрийг авч өгсөн юм. Усап Дайдигийн үнэхээр аюултай хүн гэдгийг мэдээгүй байдаг. Дайди Исопийн Люфигийн зарыг зурагнаас танив. Тэд маргаанд буудах тэмцээнээр шийдэхээр болов. Олон хүн цуглаж Усоп байгаад зогтохыг оролцсон ч Дайди түүний гарыг буудаж зогсов. Усоп Дайдиг өөрийгөө алдарт далайн дэрэмч Исопийн хүү гэдгээ хэлв. Дайди Исоптой олон жилийн өмнө Лонг Таун тулаанд орж байсан ба Исоп түүнийг хоцсон ч алах болгож амьд үлдээсэн юм. Тэр цагаас хойш Дайди охиныхон төлөө цэргээс гараад хулгайч нарыг ангуучилдаг хүн болчихсон байдаг. Усоп аавынхаа зоригт сэтгэлээ урам авч Дайдиг дахин сорив. Тэр хол байгаа төмөр үзүүрийг буудах даалгавар авсан юм. Хэрвээ онвол хожин албал буудуулна. Усоп оновчтой буудаж ялснаар нүдний шилийг авч чаддаг. Санжи гудамжаар алхаж явхад Герман хэмээх зүүн тэнгисийн хамгийн сайн тогооч хочтой эмэгтэй дүүний хоолны тэмцээнд оролцож санал тавилаа. Эхэндээ Санжи сонирхсонгүй. Гэхдээ ялбал шагнал нь маш ховор Blue Fin Elephant Tunazas гэдгийг мэдээд тэмцээнд оролцохоор шийддэг. Санжи зүүн тэнгисээс ирсэн учраас хоолны тэмцээнд оролцохоор шийдэв. Тэмцээнд олон шаттай болж эцэст нь Санжи ба Герман хоёулаа сүүлийн шатанд шалгарлаа. Сүүлчийн шатанд Герман өөрийн Санжиг ялагдсандаа хүлээн зөвшөөрдөг. Санжи тэмцээний ялагч болж ховор загсыг шагнал болгон авч Мэри хөлөг рүү зөөдөг. Люфи таазын давтан руу буцаж очиход Смок болон багийн 2 түүнийг олж харав. Люфи 22 жилийн өмнө Голден Рожерсын цаазлуулсан давсан дээр гарч очсон байлаа. Харуул бууж ир гэж хашгирсан. Оливида харуулыг зөхөж унгав. Бүгд Оливидаг шин төхөрхөөр нь хараад гайхан биширч байдаг. Харин Люфи түүний өмнөх
тарган төрхөөр нь санадаг байлаа. Алида өмнө нь Люфи зохиулж байсан тухайгаа дурсаа чи надад таалагддаг гэж хэлв. Цагдаа нар ойртож ирээд бүгд Алидаг хараад самуурч зэвсгээ алдлаа. Тэгтэл Бүги гарч ирээд Бүги бомбыг ашиглан усан оргилуурыг дэлтлэв. Усан оргилуур нэг хэсэг Алида руу нисч очсон ч түүний биенээс нь гулгаад унжээ. Алида өөрийгөө Суби Номи гэж нэртэй жүтгэлийн жимс идсэн тул би энэ хит гөлгөр болсон гэж тайлбарлав. Энэ түүний залуу үзэсгэлэнтэй болгочихсон байдаг. Дараа нь Бүги болон түүний багийнхан нөмөргөө тайлаад өөрсдийгөө харуулв. Бүги өөрийгөө агуу адал явдал ярихаар хүмүүсийг бүгд айд зүгтлаа. Харин Люфи түүний нэрийг шоолж инээдэг. Кабачи Люфиг гав дүнг хийв. Бүги Люфиг энэ тавцан дээр олон нийтийн өмнө цаазална гэж зарлав. Энэ яг Голден Рожерсын эмээ алдсан газар байлаа. Нами хотын дээр гинэт цаг агаарыг өөрчилж шуурга үүсгэн байгааг анзаарлаа. Тэр Санжи ба Сопиг яаралтай Мэри рүү буцах хэрэгтэй юм байна гэж хэлв. Зоор ирээд Люфиг харсан эсхийг асууж ямар нэгэн зүйл болох гэж байгааг зөнгөөрөө мэдэрч жоохон муу совин татаад байдیں۔ Хотын өөр нэг хэсэг тэнгисийн цэрэг Смок болон Ташигийн Люфи Бүги Альвида гуруула Товн Сквот дээр цугларсан байлаа гэж мэдээлв. Смок нэг багийнхаа оргох гарц хайх нөгөө багийнхан нууцаар талбайг бүслэх тушаал өглөө. Дэрсэн молгой тэм багийнхан багийг Люфиг цааслах гэж байгааг сонсоод бүгд сандарч айдаг. Санжи болон Зоро хоёр Люфиг аврахааргүй. Нами ба Соп хоёр харин ачаагаа хөлөг рүү зөөхөр үлдлээ. Товн Сквот дээр Смок бүгдийг нь харж Люфиг сул доройг харагдаж байна гэж бодлоо. Тэр бүгдээрээ Бүгийг Люфиг алахыг харж байгаа дараа нь өөрөө барих төлөвлөгөөтэй байсан юм. Люфи өгөх гэж байгааг ойлгоод айлаа. Нами Сопд шуурга том болох нэ хэрвээ Марина руу Бүги ба Люфи баривал гарах боломжгүй болно гэж хэлв. Маринанууд бомбтын дээр далайн дэрвчний хөлөг онгоцуудыг устгахаар бэлтгэж байлаа. Можи ба Ричи хоёр Люфигийн хөлөг болох Мэрийг олж мэдээд шатаах гэж байдаг. Давцан дээр Люфи сүүлчийн үгээр хэлэх эрх авлаа. Тэр би далайн дэмшний хаан болно гэж чанга хэлэхэд бүгд гайхшрав. Энэ хооронд Санжи ба Зоро Бүги би альва Бүги Аливидагийн хүмүүсийг зохиж гарч ирлээ. Гэвч Бүги Сэлмэ далайн Ташиги Зоро Пирата хамт байгааг хараад зочлоо. Люфи Сэлмийн нэр унах мөчөд инээж байлаа. Гэтэл гинэ тэнгэр захилгаан аян бууд давцан зөглөө. Бүги захилгаан зохиулж Люфи аврагтана хүмүүс алмаар нь зогсож байхад Санжи одоо бурхан гэж байдагт итгэж байна уу гэж тоглоом хийдэг. Смокер Маринуудыг дайрах тушаал өгөхөд Люфи Зоро Санжи гурав Маринуудаас зогтов. Смок Люфиг инээж байгааг хараад Рожерсыг санав. Люфи яг Рожер шиг амиа өгөхдөө ч инээж байлаа. Шуурганы салхи Мэрийг таатай чигтэй байсан тул Маринууд байранд орсон учир буудаж чаддгүй. Смок өөрөө Люфиг барихаар шийдлээ. Энэ үед ногоон малгайтай нүүрэндээ том шивэстэй нэг хүн хотын гудамжаар алхаж хувь тавилангийн шуурга ирлээ гэж хэлдэг. Энэ бол угаасаа дарган байдаг танаас хартаа. За. Люфи Зоро Санжи гурав амьд гарч Going Мэри рүү зогтов. Гэхдээ Бүги ба Альвида тэдний хөөж байдаг. Хоёрыг Мэригийн барьсны дараач оргоод явжээ. Ташиги Зорог дуудулсан хоёрыг Сэлмийн тулаан эхлэв. Нами ба Соп хоёр хөлөг дээр ирэхэд Можи шатаах гэж байлаа. Маринанууд ирж Можи руу бууцсан тул Нами болон Соп завшааныг ашиглан хөлөгтөө сууж далаад гарлаа. Люфи ба Санжи хоёр Смоктой таарлаа. Санжи урагш гүйж Люфи ба Смокер хоёр тулалдав. Люфи Смокийг дийлж чадсангүй. Гэвч нууцлаг нэг хүчтэй салхи үүсгэн Люфиг авардаг бас. Дахиад дарга. Санжи Маринуудад хүрээлэгдэн Соп зориг гарган далаад үсэж слинг шот ашиглан Маринуудыг буудаж Санжиг авардаг. Люфи өөрийн гомона рокетыг ашиглан Санжи Соп Зоро гурыг ер нь бол Мэри рүү шидэж чаддаг. Ингэснээр Смокер Таши Баги Альвида бүгд Люфи Гранд Лайнд хүртэл мөшгөхөөр шийдэрэн дэрсэн малгатын багийнхан баяр хөөртэйгээр Гранд Лайн руу аялаж гарээ PC-г олох болно гэж тангарагснаар манай эхний арк дуусч байна. За ямар ч байсан би ингээд маш том зүйлийг эхлүүлж энэ бол мэдээж хэрэг One Piece энэ бол маш том анимашн аним. За энийг би эхлүүлээд дуустал нь явна чадвал чадах байхаа. Тэгээд та бүгд таалагдаж байвал таалагдаж байна гэвчээд талхнууд нь хий үсэг хичээл яваарай.